За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Сургууль маань өөрийн гэсэн захим хуудастай болж хичээлүүдээ энд байршуулж байгаа. За тэгэхээр одоо энд харагдаж байгаа мэргэд цэг сүүл цэг мэн гэсэн хаягаар нэвтэрнэ. За багш нь одоо та бүхэнд энэ бичлэгнийхээ дор сэтгэгдэл хэсэгт нууц үгүүдийг үлдээчихнэ. За ингээд нэвтрэх зааврыг өгнө. Багш нь оруулж өгч байгаамаа энэ бичлэгээр. За эндээс багш нь нэг хүүхдийн юзернеймийг ашиглаад нэвтрэх зааврыг та бүхэндээ оруулж үзүүлье. За эндээс аз заяагийн нэвтрэх нэр нууц үг 2 бол эндээс ижилхэн байгаа нь бол одоо харагдаж байна. За ингээд нэвтрэх нэр нууц үг 2 маань ижилхэн учраас за гээ оруулчлаа. За ингээд сургуулийн сайтад орж ирнэ. За үүнийг бол одоо x-лчих хэрэгтэй. Нууц үгээ хадгалах шаардлагагүй. За never буюу нэг удаа нэвтрэх гэснээр нь оруулчихна. За ингээд доош нүгүүлэхэд current password дээр хуучин юзернейм хуучин нууц үгээ оруулаад өгнө. Юзернеймтэйг бол ижилхэн байгаа. За энэ дээр new password гэж байгаа. Энэ дээр нь бол том ба жижиг үсэг агуулсан том ба жижиг үсэг тоо заавал тэмдэгт ийм дөрвөн имийг заавал агуулсан 8-аас дээшгүй оронтой 8-аас дээшгүй нэг тэмдэгтийг оруулсан нууц үгийг хийн шүү. Том жижиг үсэг тоо тэмдэгт агуулсан 8-аас доошгүй утгатай кодыг оруулж өгнө. За нэвтрэх пассвордтаа солихдоо бол анхаарах нэг зүйл нь бол пассвордтаа мартахгүйгээр заавал өөрийнхөө нэг юм дээр тэмдэглэж аваарай. За ингээд save change гэж татснаар нууц үг маань солигдох ёстой байгаа шүү. За та бүхэндээ амжилт хүсье.